Намайг Нажикийн Телеухан гэдэг. За Баян Улгийн аймгийн Улаан суманд төрж өссөн 2000 оны ихээр Улаанбаатар хотод ирж их сургуулаа сурж одоо энэ дааж төрөн амьдарч байна. Би өөрөө багасаа ер нь бизнес хийж мэдээж худалдааны чиглэлээр ажиллаж исэн. Улаанбаатар хотод анх ирэхэд одоо очих айл байхгүй, хамаатан цаданч байхгүй. Яг одоо яс юм дээр бол зочд буудлага гэж юу вэ? Бүгдийг мэдэхгүй байла. Эхнийхээ би Улаанбаатарт ирсэн 2 өдрөө гэр хороолд гадаа бүр хонжижсэн. Дараад нь би дараа жилээс нь эхлээд энэ нутгийн оюутнуудаа гэр орныг бэлдэгээс ахуулаад үндэснийхээ рестораныг ажилуулах гэд зочид буудлын ажилуулах гэд олон ажлыг энэ Улаанбаатар хотод ирж сурж анхныхаа ажлуудыг ажлын гараагаа эхэлж ийсэн түүхтэй. Гурван хүүхэд эхнэр одоо 5 уулаа амьдарч байгаа. Гэр бүлийнхаа хүнтэй бол би анх 1-р курст ирэхдээ манай ангийн нэг охин талбай дээр бит хоёрыг танилцуулж ийсэн. Дараад нь бит хоёр 3 жилийн дараа нь уулзаж уулзчирч тийм мэдээж шууд нэг гэрт орно гэж манай ясанд бол байхгүй. Эхлээд би өөрийнхөө аав ээжээс одоо эрүүлийг авч тэр хүмүүстэй танилцуулахдаа би эхлээд өөрөө танилцуулаад дараад нь манай аав ээж мэдээж очиж гэр бүлийнхаа хүмүүсээс нь эхнэрийн аав ээжээс нь очиж одоо манай айлын одоо 2 хүүхдийн найзалж байгаа юм байна. Цаашдаа гэр бүл болох уу гэдэг одоо том хурал сулраан хийж тэнд хамаатан задан номгороо баяр албан ёсны одоо хурмаа хийлгдэг шамтай. Наурыз гэдэг нь одоо перс үгнээс шууд ингээд орчуулаад яхад өдөр шөнө гэсэн одоо утгатай. Одоо хуучин тооллогоороо жил тооллого болгож тэр өдрийг баярын өдөр болгож гэсэн одоо уламжлалтай юм билээ. Хаврын одоо бүх амтан бүх ургамал одоо сэргдэг. Хаврын одоо эхлэлийн эхний өдөр гэж одоо уламжилдаг. Наурзын баярын өмнөх өдрүүдэд гэр орноос эвэрлэж, булаг шандынхаа эхийг сэвэрлэж, өмнөх одоо жилд болсон муу муухай зүйл бүгдийн одоо мартаж, агсгаалтангуудын одоо настангуудаараа орж золголт хийж, нэг нэгэндээ очиж уулзалт зохион байгуулж, үндэснийхээ тоглоом наадсыг одоо тоглож улсын онцгой комиссаас ирнэ цагаан сар бусад ирнэ тэмдэглэх арга хэмжээнүүдийг бүгдийг хорсон. За түүнтэй холбоотой Наурзын баярыг бас энэ жил өргөн бас тэмдэглэж чадахгүй. Одоогийн байгаа ёс жаяг зан заншлаа дэлхийд байгаа казакуудаас илүү маш сайн одоо Монголд байгаа казак хүмүүс хадгалж үлдсэн гэж би хардгаа. Нутгийн зөвлөлийн өмнөд энэ бол манай Монгол төрийн зөв бодлого зөв чиглүүллийн одоо зөв удирдлагын илэрлээ гэж би өөрөө боддог юм.